Сэрээрээ босоороо за 205 өдрөө лагер дээр эхлүүлж байна. За буйны ажил явдлууд сайхан болж өндөрлөө. За ингээд хоошоо мод руу орж үзнэ. За ингээд өглөө 8 цаг болж байлаа. 205 өдрөө өглөө эрт босон жоохон хөнгөн дасгалууд хийж эхлүүллээ. За ингээд өглөө идэж уудаг бүх уураг, за хоол унд яг стандартын дагуу багшийн хэлсэн зөвлөгөөний дагуу бүгдийг идэж уучаад шүд амаа зайлчаад өнөөдөр лагер дээрээ автагаа очиж бас жоохон хийх ажил байгаа. За ингээд ер нь яг автаа ойр салхинд гараагүй. За манай бригадын маань одоо баруун 5 аймагуудаар ингээд нэг салхинд гарахаар хөдөлсөн. За би явж чадаагүй даа бас нэг жоохон ингээд хорогдоод байгаа боловч за автагаа хоёлаа шийдээд ингээд моциклтойгоо уул руу гарахаар шийдлээ. За ингээд ууланд мэдээж одоо яг намар бол маш их мод унсан байдаг. Тэгэхээр энэ хөрөө холбогдох багц сэлтүүдэд нэлээд сайн бэлдэж аваад ингээд хөдлөхөөр шийдлээ. За ингээд 10 гурлаа нэг сайхан идэж авчаад аавны цагаа уучаад хувцас соллоо. За өнөөдөр цагаагаар харсан бороо хур гайгүй оройдоо нэлээд жоохон орж магадгүй гэсэн учраас одоо ингээд хувцсанараа сольж аваад ингээ аав бид хоёр лагерийнхаа хойд уул руу хөдлөлөө. За замаар явсан бас харьцангуй гайгүй жимс түүж байгаа гэсэн хүмүүс замд бас нэлээд таарж байлаа. За ингээд анс бол маш сайхан ургасан байна. Аав бид хоёр бас жоохон анс түүж идэж хагаад ингээд замаараа цаашаа явлаа. За ер нь бол ой модонд бол мөөг, анс за одоо маш их ургасан. За ингээд зам дагуу унсан моднууд ихнээсээ таарж эхэллээ. За ингээд дараагийн хүмүүс явхад ч тэр за бид нар дахиж моциклтойгоо ч юм уу явхад ч тэр энэ унсан моднуудыг цэвэрлээд явъя гэж бодоод ингээ анс идэнгээ давхар ингээд нэг сайхан салхинд гарan унсан моднуудыг янзалж явлаа. За аав жимс түүхий ажгаар нохоо хошуу байна гэдэг ингээ надаа бас ингээ амсуулж байлаа. За самарчд бол одоо хаа сайгүй мод нүдэж та элдв янзын хог тарсан хүмүүс их байлаа. Тэгэхээр яг бас амьдралаа залгуулах гэж самар түүж байгаа, жимс түүж байгаа хүмүүсийг бол ойлгож байгаа. Гэхдээ байгальдаа хог битгий үлдээгээрэй гэж та бүхнээсээ бас хүсэж бас захимаар байна. За ингээ бүр сүулдэ замгүй боллоо. Хаа сайгүй одоо ингээд аалзны тор сүлдсэн байлаа. За ингээ модон дундуур сүлжиж үндсэн UTV-тэйгээ явсаар агаад за ингээд нэлээж бараг 20 гаруй мод хөрөөдхийн хөрөөдөж за хугалахын хугалж унсан моднуудыг шүү дээ. За ингээд зам чөлөөлж явлаа. За ингээд нэг ер нь зам цэвэрлэн гэдэг бол бас нэг буйны нэг томоохон буйны нэг байдаг гэж хүмүүс ярьдаг. За ингээд 20 гаруй жижиг том унсан моднуудыг бүгдийг сайхан хөрөөдөөд янзал цэгцлээд замаас чөлөөлж гарлаа. За гисэн хэдийч бүх модыг бол чөлөөж чадаагүй хажуугаар нь сүлжиж явсаар агаад одоо хойд цоон дээр овоон дээр гарч ирлээ. За халахчтай үндсэн 1650 орчим метрийн өндөрт бол ингээд гарч ирлээ. Хөөрхөн хэрэм нэг самар цөмцсөн байж байлаа. За хөөрхөн дүр зураг бичлэг дүрсийг нь дүрсжүүллээ. За эндээс дроно бас нисгэж үзсэн битүү ой мод бол ингээ харагдаж байлаа. За ингээд яг хажуу зэрэгэлтэй нөгөө баянгийн ам байгаа учраас нөгөө баавга энүүгээр явж ингэсэн. Тэгээ ганцаараа яштай шүүлсэнгөө автагаа сайхан хээр модон дунд нэг өдрийн хоолоо нэг үхрийн мах хоньны сүултээ шүл хийж уучаад өдрийн хоолоо идлээ. Бороо орсоо. За ингээд нөгөө оройн бороо гэмт орлоо. За нөгөө бороонд бид өөр бүр шалб нороод бүр дотор хувцас нуцч гэсэн шалб норлоо. Бүх хувцаа сайхан сольж аваа гээд агаарт нэг сайхан автагаа хойлоо явж нэг жимс дууж зам цэвэрлж байгаад гэртээ орой ирлээ. За ээж хөдөөнөөс одоо онгоцоор яралтай байдлаар ирсэн байна. За ингээд эгчийн дэрсэн эгч нэг сайхан копи хийж өгөөд гэртээ ирээд энэ өдөр амарлаа.